Өдрийн минь төргийн үзэгчтэй Mining Pulse podcast-ийн ээлжид дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За ингээд өнөөдөр ирсэн зочдоо танилцуулъя. За урилгыг хүлээж авч хүрэлцээрсэн та хоёртаа маш их баярлалаа. Тэгээ өнөөдрийн энэ дугаар бол зөвхөн уул уурхайн асуудал биш те маш олон өргөн цар хүрээг хамарсан байгаль орчин экологийн асуудлаар бид гурав ярилцсан. За тэгээ бас онцлогтой дугаар байгаа те бид бүхэн одоо урд нь нэг удаа бичлэг хийгээд энэ манас экстүүд дээр бас асуудал бид нарт дээр гарсан. Тэгээ хэзээ ч ийм асуудал гарч байгаагүй. Тэгэхээр бас яг энэ байгаль орчны чиглэлээр өнөөдөр бид нар ярилцахад нэлээд онцлогтой. Тэгээд өргөн үрээнд бас энэ асуудлууд маань ингээ яригадаад явах хаа гэж бодож байна. Тэгээд хэдүүлээ ярилцлага эхлэхээс өмнө дэлгэц рүү анхаарлаа хандуулъя. За Монгол Улсын газар зөрчилтийн байдал гэдэг энэ 22 оны статистик тоо үзүүлэлт харагдаж байна. Тэгээд эндээс ингээ харах юм бол за нийт газар нутгийн 72.6% хөдөө аж ахуй, бусад салбар буюу одоо 18% те, ойн сан бүхий газар нь 10%, 9.1%. За уул уурхайн одоо үйл ажиллагаа явуулж байгаа газар нутгийн хэмжээ бол 0.3% гэсэн ийм тоо үзүүлэлт байна. За дараагийн слайд дээр бид нар нийт Монгол улсын ус ашиглалтын хэмжээг бас харж байна. За энэ дээр бол хөдөө аж ахуйн салбар бараг 70 орчим бас хувь. За уул уурхайн салбар бол нэг 18 орчим хувиар ярих юм бол тий одоо энэ дээр бол яг метр кубээр хэмжигдсэн байна. За унд ахуй хэрэглээ бол 20 гаруй хувь болцсон байдаг. Уул уурхаасаа давцсан байдаг шүү дээ. Тий. Тэгэхээр ингээд бид нар харах юм бол салбар болгоны ингээ ус ашиглалтын хувь хэмжээг харж байгаа хэдий ч эндээс дахин ашиглалт нь хэд байгаа вэ гэдгийг нь бас ингээ харах юм бол эргээд нөгөө байгалийн нөөцийг бид нар хэр зөв зохистой ашиглаж гинэ гэдэг тухайн асуудал бас ингээ хөндөгдөх болдог. Тэгэхээр би яг мэдээж ярилцлага бол одоо яг энэ бүхэл салбар бол байгалийн нөөцийг ашиглаж байна тий газар ус гэдэг ингээд ашиглаад явдаг. Тэгэхээр мэдээж байгаль орчны хууль гарснараа за одоо гараад 30 жил болж байна тий 95 онд ингээд батлагдсан анхны хууль. Тэгэхээр энэ хууль гараад за энэс хойш одоо ингээд байгаль орчны хууль маань өнөөдөр одоо энэ 30 жилийн хугацаанд багц хууль болоод 40 гаруй хуультай болцсон байна тий. Тэгэхээр эдгээр асуудлууд маань эдгээр хуулиуд маань багц хуулиуд маань яг энэ байгалийн нөөцийн зөв зохистой ашиглалт тий. За тэгээ байгаль орчны бохирдол за байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл салбар тус бүрээс үзүүлж байгаа нөлөөлөл за түүнээс урьдчилан сэргийлэх гэх мэтчлэн одоо үүргээ бас яг гүйцэтгэж чадж байгаа юу гэдгээр бас яриагаа эхлэе гэж бодож байна. Энэ дээр Дорцуур ахаас асууж байна. За баярлалаа. Ер нь бол байгаль орчны салбар одоо яг одоо социализмын дараа гэх юм уу одоо зах зээлийн нийгэм шилжснээс хойш бас яг л тэднийгээ дагаад байгаль орчны салбар бол эрх зүйн тогтолцоо руу шилжиж эхэлсэн ийм салбар байгаа юм. За социализмын үед бол яг байгаль хамгаалах тухай хуультай. За 90 оны одоо ардчлалын дараагаар бол үндсэндээ бол бид нар ер нь хууль эрх зүйн тогтолцоо бол бас жаахан одоо суулхан. За ингээд 92 оны үндсэн хууль. За түүнийг дагаж үндсэн хууль тусснаар бол байгаль орчныг хамгаалах тухай хуулиудтай байх хэрэгтэй болж байгаа. За тийм учраас анх 1995 онд энийг байгаль орчныг хамгаалах багц хууль гэж газрын тухай, усны тухай, тусгай хамтлаг газар нутгийн тухай ч юм уу ингээд энэ хуулиудыг ингээд үндсэндээ ингээд багцаар нь оруулж ирээд ингээд анхдаа байгаль орчны багц хууль гэдэг энэ нэр томьёо тэндээс эхэлж байгаа юм л да. За тэгээд тэндээс эхлүүлээд ингээд хууль эрх зүйн тогтолцоогоор ингээд хөгжиж ирсэн ийм одоо зам мөр байна. За тэгээ яг энэ өнөөдрийн байдлаар ингээд аваад үзэх тэр үед л бол 5 хууль үлээ багцлаад яг энэ байгаль орчны багц хууль гэж байсан бол өнөөдөр 36 хуультай болсон байна буцаад. За 36-аас магадгүй 38 ч гэж хэлж болох ба. За тэгээд энэ бүх зүйл маань одоо үнэхээр одоо байндаа хүрч энэ хуулиудын зохицуулалтаа ингээд бүрэн дүүрэн мөрдөж ирээсэн бол өнөөдөр бас манай байгаль орчин одоогийн одоо бидний амьдарч байгаа одоо хот орон тийм ээ. За тэгээ хөдөө нутаг мань цэвэрлжилт одоо болон бусад одоо энэ экологийн гэж нэрлэж байгаа энэ хүнд асуудлууд бол арай өөр дүр зурагтай байсан байж магадгүй л гэж би зүгээр дотроо боддтой. Яг одоо ихлээр бид бол нөгөө одоо яг хууль бичигдсэн байдлыг ингээд харахаар бол
бид нарт бас дангаараа өөрсдөж бичсэн одоо ховор. Өөрөөр хэлбэл ямар нэгэн одоо хөгжингүй орны техникийн тусалцаа юм уу эсвэл боцолтгүй зөвлөмж юм уу мэрэгчлэнүүдийн чадах сайжруулах төсөлд хамрагдаад л тэгэл одоо тийм хуулиудтай болсон байхгүй ерөнхий хөгжлөн бид. Энэ ч одоо аргагүй л одоо бидний одоо уулуурх ханслалт хамгийн их өргөн одоо хэрэглэгддэг та бүхэн одоо сайн мэдэх энэ байгаль орчин нөлөөлөх байдлын өмлөгөөний хууль гэтэл 1993 оноос Азийн хөгжлийн банкны техникийн тусалцаагаар анх удаа одоо энэ нөлөөллийн өмнөлгөө гэж юм байх юм байна. За энийг одоо бусад улс орнууд хийдэг юм байна. За энийг нөлөөллийн өмнөлгөө хийж бид нарын төслийг хэрэгжүүлэх үгүйгээ шийдэх юм байна гэсэн ийм ойлголтод анх удаа л орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх зүйл бол яхав зүгээр бид нараа ингээд харахад л яхав хөгжлийн нэг л үе шат баг. Тэгтээ бол бидний өнгөрсөн хугацаанд ингээд харахад л энэ олон хуультай болсон сайн хайрыг одоо эрхцүүд нийгмийн тогтолцоо хөгжүүлж байгаа энүүд. Гэхдээ энэ хууль байгаад мөрддөггүй нэг юм гайхамшигтай орны жишээ бол Монголд байдаг юм аа. Өөрөөр хэлбэл 2013 онд шиг санаж байна. Бид нар энэ усныхаа хуулийг одоо 12-ын шинжилэн баталж одоо энэ байгаль орчны багц хуулийг чинь 12 онд шинжилсэн шүү дээ бас. Тэгсний дараагаар бид нар одоо миний ажиллаж байгаа ажлынхаа чиглэлээр бол байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон усны тухай хуулиудад би бүр гадны орнуудын хөндлөнгийн шинжилгээ хийлгэж үзэж байгаа хгүй жишээл Английн за нөгөөх нь бол усны хуулийг бол Вашингтон төвдөө Дэлхийн нөөцийн институт гэдээ байдаг. Тэгээд эдгээр бол бодлогын институт. Тэгээд тэд нар ингээд шинжиж үзээ. За энэ танах хуулиуд бол болцсон байна. Ер нь бол улсын жишгтээ нийцчихжээ гэж хэлсэн ба. Гэтэл яг тэр усныхаа хуулийн жишээлбэл хэрэгжилтийн ингээд 13 онд мөн яг одоо энд Английн PwC гэдэг компани байдаг шүү дээ. PricewaterhouseCoopers гэдэг нөгөө аудитын компани. Тэр ирээд манай одоо хууль эрх зүйн тогтолцоо энэ менежмент энэ зүйлс одоо яг усны хууль шүү дээ. Ингээд хөндлөнгийн шинжилгээ хийгээд үзсэн нэг сонирхолтой гашуун яг үнэн ийм дүгнэлт хийж. Танай хууль гайгүй сайн хууль юм. Яг олон улсын жишээ хөгжлийн хандлага өөрсдийнхөө явах зам алсын хараа энэ төр маш сайн тодорхойлсон байна. Харамсалтай нь энэ одоо огт хэрэгждэг юм байна. Хэрэгжүүлдэг. Энэ одоо хуулиар маш олон байгууллагууд тодорхой үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлдэг. Яахдаг вэ гэхээр нэгдүгээрт мөнгө байхгүй гэдэг. Хоёрдугаарт тэрийг биелүүлэх хүсэл зориг бас байдгүй. Бага хэсэг нь бөмбөд. Тэгээ гуравдугаарт юу вэ гэхээр тэрийг биелүүлсэнгүй хариуцлага баг. Тооцдог. Уг нь хариуцлага байгаа. Тооцдог. За ийм учраас бол энэ хуулийг баталж яад юм болоо гэдэг. Хэрэгжүүлэхгүй юм болов, мөрдөхгүй юм болов энэ хуулийг баталж яад юм болоо гэж ингэж одоо хэлжээлээ. Тэгээ би тэрнээс бас жаахан ичингүрчлээ байсан л да. Үнэн л хэлсэн. Гэтэ одоо яалтчгүй л үнэн. Тэгэхээр одоо бид одоо нэгдүгээрт одоо түрүүний өөрийн ч асуултанд одоо тавчлаад хариулах юм бол бид бол их олон хуультай болсон сайн одоо эрх зүй тогтолцоонд энэ бол сайн. Нөгөө талдаа яг энэ олон хуультай болсны одоо харгаагаар саяны мэтэр ингээд огт хэрэгжүүлж ирж чадсангүй байгаа. Тэгээд тэрийг хэсгийн хугацаанд ингээд хэрэгжүүлэх гээд жоохон ихний асуудал тулгуур энийг өөрчлөе гэдэг нөгөө парламентаар улс төрчдөрөө дамжуулаад янз бүрийн юм хийгээд ингээд яваад байдаг. Ингээд ерөөсөө бүр ингээд үргэлжил тэрнтэйгээ ингээд ноцтой. Тэр нь бол одоо байнгын ажиллагаатай парламентын одоо зөв баг. Гэхдээ тодорхой хэмжээгээр хуульд орсон өөрчлөлтүүдийг дор хаяад нэг 10 жил мөрдөөд яг үр дүнгийн үзээд энэ болж байна, энэ болохгүй байна гэд ингээд засаа сайжруулаад явдаг л байвал гэж бодож байгаа. Тэгээ эцэст нь бол их олон хуультай болсон сайнч одоо яг тэрний яг шууд одоо тусгал нь бол зөв тосч биелүүлж чадсангүй дээ гэсэн юм дүгнэлттэй. Өнөөдрийнхээ энэ байгаа байдлыг хараад нөгөө бидний одоо толгомдож байгаа байгаль орчны асуудлууд одоо бид нэр яг зөвхөн Улаанбаатараар л хэдүүлээ жишээ авал харахад те Улаанбаатар хотын орчны одоо дороотл те утаа хөрсний бохирдол одоо гүний усны бохирдол гэл би яг зүгээр ажиглаад байдаг өөрөө нөгөө байгаль орчны инженер хүний хувьд бид нар яг утааг бол нүдэнд харагдаж байгаа учраас ингээ яриад байгаа боловч за хөрсний бохирдол те түүнээс одоо үүсч байгаа тоосон цорт одоо ямар бохирдол байгаа вэ? Тэр нь хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ? За гүний усны бохирдол нь одоо ямар байгаа юм бэ те одоо нөө бид нар айгүйх яриад бүр жорлон морлонгийн зургийг чинь ингээд гаргацсан байлээ шүү дээ. За Улаанбаатар хот маань ингээд хэдэн мянган одоо нөхөн жорлонгоор ингээд хүрээлэгдсэн байна гэд. За тэр маань
гүний усандаа яаж нөлөөлж байгаа юм бэ? За тэр нөлөөллөөс нь одоо нөгөө айл удаа гаргаад ууж байгаа ч байна тий. Тэгээ тэр маань одоо бидний нөгөө нэг орон сууцныхны хэрэглээд байгаа усан сан гэдэг яриад байгаа шүү дээ. Тийшээгээ бас нөлөөл бэд юм уу? Ямар хугацаанд тархаж нөлөөлөх юм ч гэдэг юм уу те. Иймэрхүү одоо юм цогц одоо мониторингийн судалгаа бол хийгдэхгүй гэж хараад идэв. Тэгэхээр яг өнөөдрийн түвшинд одоо бид нар цөлжилт те ямар эрчимтэй ингээ явж гин. За тэгээд газрын дороотл яаж одоо эрчимтэй явж гин гэл ингээ сая дарцрунгаан хэлсний дагуу ингээ харах юм бол хууль маань эдгээр гарсан ч гэсэн бас өөргөө гүйцэтгэж чадаагүй мó. Одоо нөгөө хууль байхгүй үеэсээ харьцуулах юм бол хамгийн одоо маш өндөр бүртэлт болсон биз дээ. Маш их дороотсон байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар яг энэ дороотлоо хэмжиж байгаа одоо хэмжилтүүд буюу мониторингууд хийгдэж гин үү. Тэгээ яг одоо ямар түвшинд айлс салбар дээр ямар хийгдэж гин гэдэг дээр бас агаас асуумаар байна. Энэ дээр бас яг үнэлгээчид бас нэлээд сайн мэдээлэлтэй байдаг. Тэ мэдээж байгалийн нөөцийг ашиглаж байгаа бүхэл одоо үнэлгээ хийж байгаа салбараар ингээ хэдүүлээ нэг томлоод харуул. Айгу том сэдвэлтэй одоо чинь Монгол орны хэмжээнд байгалийн нөөцийн тогтмол хяналт шинжилгээ гэдэг юм те ямар түвшинд өөрчлөлт гарч ийн гэдэг дата бол үнэлгээний хуулийнхаа хүрээнд үнэлгээ хийгдэж байгаа буюу байгалийн нөөцийг ашиглаж байгаа хүмүүсийн датан дээрээс суурилж байгаа. Улсын хэмжээнд бол цагуур орчны шинжилгээний газрын хүрээнд цаг агаарын мэдээ болон хөрс гэдэг ерөнхий параметрууд бол хийгддэг бас одоо том гол мөнүүдийн тухай мониторинг гэдэг хийгдээд ингээд явж байгаа. Энэ дата бол одоо жишээ нь одоо хэдэн онд чинь тий социализмын үеэс хойш өнөөдөр хүртэл хийгдээд явж байгаа. Тэр бол тогтмол хийгдээд явж байгаа байх. Тэгэхдээ ер нь бол түрүү бас энэ уулуурхайн тухай ярьж байгаа юм чинь бидний бас нэг юмыг маш сайн ойлгох хэрэгтэй байна. Ягаад тэгэхээр уулуурхайн төслийн хүрээнд Монгол улсад одоо өөр дүмд байгаагүй асар хэмжээний байгаль орчны дата цугларч байгаа. Цагаагаар үнэлгээ хийгдсэн тийм. Үнэлгээ хийгдсэн болон одоо байгалийн нөөц ашиглаж байхдаа хажууд нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийжүүлэх явцдаа асар их дата цуглуулж байгаа. Гэхдээ энэ датанууд ч болохоор бас нэг сул талтайгаа цаасан дээр бичигдээд байгаль орчны яамны архив руу орчдөг. Ашиглалт байхгүй. Ашиглал байхгүй. Тэр нь тэгээд дата параметрүүд нөгөө одоо юу гэж ярьдаг метадата гэж ярьдаг шүү дээ. Анда маш их тоон датанууд болгож чадахгүйгээр зүгээр юм одоо статик дата буюу тогтмол юм дата болчиход байгаа. Тэгэхээр энийг өгнө бол бид нар бол ингээд компьютерт оруулаад ингээд харьцуулаад дээш нь доош нь хөрвүүлээд том дата болгож ингээд боловсруулах дата руу хөрвүүлэх ажил хийгдэх ёстой. Тэр нь бол ингээд бас хийгдэхгүй яваад байгаа. Тэгээд Улаанбаатар хотын гэдэг одоо тусгайлж авах нь бас учир тогтолтой байна. Одоо чинь Улаанбаатар хотын одоо би агарын бохирдлын чиглэлээр ажилладаг хүний хувьд л Улаанбаатар хотын агарын бохирдол нэг үе бодвол нэлээд цэгцрээд ирсэн чинь одоо аймагуудын агарын бохирдол үнэхээр амар. Аймагуудаар одоо өвөл ингээ явхад бол хоолой хорсоод нүлмэс гоожоод бүр ингээ амар өндөр бохирдолтой байгаад идэг. Гэхдээ энэ болохоор яг нөгөө төр зураг болчиход байгаа учраас энэ дээр бас нэг юм зэгцтэй бодлого ингээ хэрэгжүүлэх гэж чадахгүй юм ирж шатаач байгаа юм шиг ингээ байгаад байгаа юм л да. Тэгэхээр би бол тоон датануудаа бол бид нэр хөрвүүлэх хэрэгтэй. Тэрийг бид нар анализ хийдэг байхдаа тэрнээсээ прогноз одоо тооцоол хийгээд урт хугацаанд ийм хөрвүүлж гарахнаад ингэж нөлөөлвөл энэ үр дүн маань сайжрах нь муудрах нь гэдэг ингээд нэг анализ хийж байгаад ингээд бүтцэн бодлого боловсруулах хэрэгтэй байх гэж бодож байна. Яг үнэ. Тэгэхээр биднээс яг сая болохоор дарцрунгаа хэлээд байна шүү дээ нөгөө хэрэгжихгүй байна гэдтэй. За манай салбар дээр бол маш сайн хэрэгждэг. Одоо яг энэ байгаль орчны багцуулын хэрэгжилтийг заавал хангуулдаг. Хангаагүй бол маш их өндөр одоо торгуултай. За цаашлаад бүр нөгөө үйл ажиллагаа зогсоох хүртэл тийм санкцтай шүү дээ. Тэгэхээр энэ маань ингээд нөө салбар болгоно ингээд ялгаатай байдлаар хэрэгжиж байна л да тэ хууль маань. Тэгээ сая бидний зөвхөн статистикийг харж байхад бол нөгөө газар ашиглалтын хэмжээгээр өндөр байгаа. Ялангуяа ус ашиглалтын хэмжээгээр өндөр байгаа. Ус ашиглалт бол энэ чинь нөгөө тоолууртай газар тариалангийнхыг болохоор нөгөө 1 квадрат километр газарт хичнээн хэмжээний ус байх одоо услага шаарддаггүй гэдгээр нь тооцоо гаргачихсан юм билээ. Түүнээс ч нөгөө малчтын гар худаг гэл ингээл хөдөө аж ахуйн салбарын одоо нөгөө аюул олон уснууд чинь энэ тав үзүүлэлтэнд бол ороогүй явчихдаг юм билээ. Тэгэхээр бид нар яг энэ дээр нөгөө ашиглалт өндөртэй байгаа байгалийн нөөцийг ашиглаж байгаа салбарууд маань яг одоо ийшээ анхаарал хандуулахгүй бол одоо уулахын салбарт бол одоо маш олон стандарт байдаг чинь олон улс ESG гээл за ISO гээл тийм хөдөө аж ахуйн салбарт ч гэсэн одоо бас COFCO гээд бас байгалийн нөөцийг яаж одоо зөв зөвхөстэй ашиглах уу гэдэг ийм стандарт бас байдаг. Тэгэхээр энэ бусад салбарыг ингээд хариуцлагажуулах бас хэрэгцээ байгаад байна шүү дээ. Тэгээ энэ дээр ямар одоо байдлаар энэ хуулийг хэрэгжүүлэх хөшөөрөг байж болно гэж таарч байна. Тий, энэ хамгийн түрүүн ерөнхийдөө бол бид нэр одоо нэгд байнгын ажиллагаатай парламент байгаа юм чинь түрүүчийн бидний одоо усны хуулийн дээр авсан жишээ шиг байгаль орчны салбарын дээр одоо хуулиуд чинь бол жишээл уулуурхайн салбар дээр бол нэлээд хүчтэй ажилд хэрэгждэг маа гэж хэлж шээ.
тэгсэн. Үнэхээр одоо бид нар эхлээд бол тийм хууль тогтоомж төдийлөн боловсронгуй биш байгаад эхний одоо нөгөө эдийн засгийн хүнд үеэс гарахын тулд алт хөтөлбөрийг гаргаад тэгээд бид нар бол одоо нэлээдгүй хохирол амсчээж дараа нь одоо уулуурхайг бол байгаль орчны асуудлын бол энэ тэргүүнд тавьж ийж өндөр шаардлагын дагуу хийх юм байна гэдгийг ойлгосон байна. За одоо бидний одоо бусад салбарууд бас байгаа үлдсэн. За тэр дотроо түрүүн өөрөө асууж ах шүү манай хөдөө аж ахуйн салбар гол одоо үндсэн одоо манайх ч хөдөө аж ахуйн учраас ерөөсөө л ихэнх газар ашиглалтын ихэнх хувь нь ус ашиглалтын ихэнх хувь нь энд байж байгаа. За тэгэхээр энэ дээр одоо ямар хувь байдалтай байх вэ гэхээр одоо бид нар одоо нэг хуулийн хэрэгжилтийг хангаагүй тэрийгээ одоо бид нар одоо үндсэн одоо нүүдлийн соёл иргэншил гэх мэтэр 9 шидийн одоо ийм бас хаяг одоо янз бүрийн их тийм үл ойлголцсон олон өнцгөөс ярилцаж нэгдсэн шийдэл төрөйг өсөл одоо яг өнөөдрийн бид нарын өгс байдлыг ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр тэр хамгийн тодорхой жишээ бол малын тоо 70 гаруй сая хүрсэн. За энээсээ болоод бид нар яасан бэ гэхээр нийт газар нутгийнхаа 76.9% цөлжүүлчихсэн. За бэлчээрийн даац байхгүй болсон. За тэгээд одоо усны бохирдол бол маш их хэмжээгээр нэмэгдэж байгаа ийм нөхцөл байдал байгаа. Яг түрүүний өөрийн чи хэлдгээр энэ хэсэгт л бол магадгүй бараг дэмжсэн юм шиг бодлого явуулсан. Өөрөлдөхөнд байгаль хамгаалах дээр үүрэггүй юм шиг малчин хүн мянгат малчин гэж одоо дарга нар маань очиж одоо жил болгон очиж одоо шагналын гардуулж авраг малчин, атар малчин одоо юу гэдэг тийм болж. За тэгээд ерөнхийдөө хүмүүсийн тэр малчтайг бол малаа өсгөөд л одоо энэ Монголын нүүдлийн соёл иргэншлийг авчаа. Тэр бол үнэн. Гэтэл Монголын одоо нөхцөл байдал бол юуг шаарддаг вэ гэвэл цаанаасаа ганцхан тавилттай. Тэр нь бол яг бидний байгаль цаг уурын өгөгдөлдөө л энэ мал аж ахуй дасан зохицож нүүдлийн соёл иргэншил болцоо ингэж явж ирсэн. Тэрийг ингээд алдагдуулахгүй, тэрийг ойлгохгүй, тэрийг одоо ямар нэгэн хэмжээгээр тодорхой байлгахгүй, ямар нэгэн юм хийх бодлогын шинж алдаа гарах юм уу эсвэл хууль эрхцэн хувьд бол тодорхой зөв зохицуулалт байхгүй бол ингээд яг бидний өнөөдрийн байгаа байдал шиг одоо яах вэ? Тэрээ тулчиж байгаа байхгүй. Тэр ийм байдал одоо бий болчиход байгаа. Тэгэхээр одоо яг жишээлбэл бусад салбаруудаа хөдөө аж ахуй, бусад үйлдвэрлэл, за өөр юу байдгийг дэд үтээц одоо бүхий салбаруудаа бол энэ байгаль орчны хуулиудын хэрэгжилтийг хангуулдаг ийм одоо зүйл рүү бол нэлээд л анхаарч орох хэрэгтэй байна л да. Уулуурхай бол ямар нэгэн байдлаар сүүлийн одоо жилүүдэд бол энэ хүмүүсийн анхаарлын төвд орсон иргэний нийгмийн одоо хүчтэй шахалтын доор төр засаг бүгдээрээ л одоо орон нутгийн засаг захиргаа бүгдээрээ яг энэ рүү анхаарсан учраас энэ бол үр дүнд хүрлээ. Тодорхой хэмжээгээр бас одоо байгаль орчны хуулиудыг мөрдүүлдэг. За орон нутаг иргэдийн анхааралд үйл ажиллагаагаа явуулдаг тийм ээ. За тэгээ хариуцлага тооцоолдог ийм тогтолцоор орсон байна. За тэгээ энийг бус салбар руу заашгүй шаардлагатай. Гэхдээ түрүүний миний хэлдгээр эхлээд бас энэ хугацаанд энэ олон бий болсон хуульч нь бол замбраа гүйтлэг бий болох хоол нэг чухал зүйл байхгүй. Одоо та бүхэн хардаа ингээд одоо өнгөрсөн жил бид нэр одоо нэг судалгаа хийгээд үз. Тэр нь бол бас одоо олон улсын байгаль хамгаалах бүлэг гэж байгаа. Тэр бүлгээс бол Монголын парламентэд бас тодорхой бүлэг байдаг. Тэр бүлэгт одоо тусламж дэмжлэг үзүүлэх юмар Монголын байгаль орчны хуулиудын нийцэл, давхардал, орхигдол тэр юмыг бол үзлээ л да. Тэгэхээр одоо тэндээс нэг зүйл бол маш тодорхой харагдаж байгаа. Тэр нь бол юу вэ гэхээр за ингээ хүний гар гэд байж байгаа юм бол яг энэ талын бол байгаль орчин гэж нэрлээд 36 хуулиар нөгөө талын газар гэж нэрлээд 5 хуулиар багц хуулиар ингээ 41 хуулиар зохицуулах болж. Тэгэхээр чи энэ гар яаж ажиллах вэ? Тэгэд нэг хууль нь болно, нөгөө хууль нь болохгүй. За тэгээд нэг хуулиар нь ийм нөхцөл биелүүлэл болно. Тэгээд ингээд замхруулаад эхэлсэн байгаа байхгүй. Уг нь бол ерөнхийдөө байгаль хамгааллын хууль бол үндсэндээ цаана зорилго нь бол энэ Монгол орны байгаль хаяг одоо байгаа нөхцөл байдалд нь одоо дордуулахгүй байхаар үгүй ядаад за тэрийг хамгаалаад одоо хойч үедээ өвлүүлээд ингээд байгаа нөөцийн зөв зөвхөстэй ашиглаад одоогийн байгаа хэрэгцээ ингээд явах үндсэн одоо зорилттой атал ингээд энийг биелүүл энэ рүүгээ зорьсон биш ингээд зөвхөн одоо тэр хуулиудын бүр наривчлаад харах юм бол зөвхөн тэр салбарын тэрийг одоо дээр ажиллаж байгаа хэсэг хүмүүсийн
тэр байгууллага тэдний эрх үүргийг одоо илүү хамгаалж өгөх. Тэр байгууллагын санхүүжилтийг одоо нэмэгдүүлэх. За тэгээд зөвшөөрөл олгох. Ийм юмнууд бол олчлон хийсэн байгаа байхгүй. За тэгэхээр энэ байдал чинь бол буцаагд замбрааг хөдлөг л бий болгож байгаа л гэж ойлгож байгаа ерөөс. Тэгэхээр нөгөө байгаль хамгаалах гэдэг би бас яг таны саяны яриан дээрс нөгөө санаад хэлэхэд бид нөгөө хашиж хамгаалахыг л хашиж хаахыг л байгаль хамгаалах гэж үздэг шүү. Одоо тусгай хамгаалалттай газар нутаг гээл тэгэхээр улсын хэмжээнд одоо 30 онд 30% хөрөнгөцсөн тий. А орон нутгийнхаа нийлэхээр бараг нийт ингээ газар нутгийн 70% нь бас дахиад тусгай хамгаалтанд авагдсан. Одоогийн байдлаар тэгсэн мөртлөнгөө цөлчлөлт нь ингээ байгаад байна шүү дээ. Тэр нөгөө газрын дороотл нь буурахгүй байгаад байна шүү дээ. Тэгэхээр байгаль орчныг хамгаална гэдэг маань уул нь одоо урьдчилан сэргийлэх тий. Эрсдлийг тооцоолох, урьдчилан сэргийлэх, за нөлөөллийг бууруулах, багасгах, харилцах руу ингээд чиглээд мэргэжлийн хүмүүстэнд ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ тэр хүрээндээ ч гэсэн бас яг энэ хууль гарсантай холбоотой бид нар чинь баггүй боловсон хүчнийг бас бэлдээд 2000 оноос эхлээд ингээд зах зээл дээр нөгөөдөл маань гараад ирээд ажиллаад бас баггүй хугацаа өнгөрчлөөс 20 гаруй жил тий. Тэр энэ хүмүүсийг ер нь ажил хийхгүй шарагдаад дий. Тэгээ яг ийм одоо орон зай байгаль орчны хамгаалагч нарт байна уу? Бид нар одоо яг өнөөдөр зөвхөн уулуурхаан экологийн асуудал биш те ер нь нийт хүрээлэн буй орчны асуудлаар ингээд хараад үзэхэд байгаль орчны одоо мэрэгчлэтнүүдийн маань өнөөгийн нөхцөл байдал ер нь хэр байна гэж харж байна. Уу яг түрүү дөрж явах хэлсэн шүү дээ. 95 онд одоо алт хөтөлбөр эхэлсэн гээл тий. Алт хөтөлбөр эхлээл явж исэн ер нь 2003 4 оноос эхлээл ер нь бол алт хөтөлбөрөөс болж байгаль орчинд ороотчлоо. Энд ч одоо яах юм бэ гэдэг асуудал яригдж явсараа байгаад 2006 онд одоо ашиглалтын хууль шинжилэн батлагдаад тэрэн дээр болохоор яг анхны одоо уулуурхаан нөхөн сэргээг ч юм хамгаалах энэ концептууд орж ирээд тэгээд 2008 оноос эхлээд шинээр стандартууд батлагдаад за тэгээд тэр хүрээнд ингээд анхны давалгаа гэдэг юм уу тэг хэсэг ингээд мэрэгчлэлд бэлтгэж эхэлсэн юм аа. Тэгээд тэр хүрээнд анхны бэлтгэгдсэн усуудын төлөөлөл нь одоо бид нар ингээд сууж байна тий. Дөрж явах эхлэвэлтэй. Тэгээд хэсэг бүлэг хүмүүс ингээд байгаамаа. Тэгээд тэд нар болохоор энэ хүмүүсийн гол зорилго нь болохоор Монгол улс хөгжихийн тулд хэдий хөдөө аж ахуйн орн гэж ярилдаг ч гэсэн манай нийт экспортын бүтээгдэхүүнээ ихэнх бүр маш их хувь нь уулуурхаан бүтээгдэхүүн. Тэгэхээр өдөр уулуурхаан бүтээгдэхүүн экспортлж байгаа юм чинь тэр хэмжээгээр байгаль орчин тодорхой хэмжээнд ороотно. Тэрийг хамгаалдаг хүмүүс байх ёстой. Тэр хамгаалах буюу нэгдүгээр нөлөөлж байгаа нөлөөллийг бууруулах. Хоёрдугаарт нь өвдөцсөн газрыг буцааж нөхөн сэргээх. За чадвал байгалийн унган төрхөнд нь уцааж оруулах. Энэ ажлууд ингээ хийдэг бүлэг хүмүүс байдаг юм аа. Тэгэхээр тэр бүлэг төлөөллийг бий төлөөлөл ирсэн. Тэгэхээр энэ бүлэг хүмүүсийн гол зорилго функц нь болохоор юу нь бол шинжлэх ухаанчаар боддоор ингээ байгаль орчны нөөцийг нэгдүгээр зүзэхсд ашиглуулах, хоёрдугаар нь болохоор нөлөөллийг бууруулах. Тэгээд чадвал нөхөн сэргээж одоо байгалийн унган төрхөнд оруулахын ажлыг хийж байгаа. Тэгээд түрүү бас дөрж яхаж чтэй бэлчээр уулуурхай гэдээ ярихаар яг одоо Монгол улсын хэмжээнд өнөөдөр байгаль орчинд тулгамдж байгаа асуудал гэвэл уулуурхайн сөрөг нөлөөллийн асуудал бол ирэмблэхийн бол ямар ч сан нэгдүгээр асуудал ерөөсөө биш гэж би бол харж байгаа. Яагаад тэгэхээр бэлчээрийн талхагдал, уур амьсгал тасн цогцох буюу уур амьсгалын өөрчлөлт бол өнөөдөр Монгол улс тулгаж байгаа номер 1 асуудал. Гэтэл энэ дээр бичээд бид нэр цогц бодлого явуулахгүй, энэ дээр асуудлын тойргоос гадна үлдээчихэд яагаад тэгэхээр амар том мөртлөө асар их хөрөнгө оруулалт хэрэгтэй мөртлөө бас цогц бодлого хэрэгтэй асуудал. Гэтэл байгаль орчны энэ цогц бодлогыг хэрэгжүүлэх субъект нь тодорхойгүй. Хаана хэн хариуцж байгааг нь мэддэггүй тий. Ийм нөхцөл байдалтай байгаад байгаа. Нөгөө талд болохоор байгаль орчныг хамгаалах түрүү дөрж явах хэлдэг байгаль орчныг хамгаалах бол хүн болгоны одоо журамд үүрэг тий. Гэхдээ нөгөө талдаа манай улс төрчнөр ард иргэдээс оноо авахын тулд энэ асуудлыг орхидуулаад толгойг нь л яваад. Өнөөдөр бэлчээр ашиглалтын тухай бэлчээр ашигчны татвар гэдэг татвар авдаг. Энэний ойлгосноор бол энэ хууль батлагдсан нэлээд хэдэн жил болсон журамж батлагдаа явцсан. Гэтэл улсын хэмжээгээр энэ хэмжээнд одоо энийг хэрэгжүүлж байгаа сум аюу цөөхөн дотоогоо гэж би ойлгосон. Уг нь бол энэ хуулийн гол зохицуулалт нь болохоор малын хөлийн татвараас авсан татвараараа байгалийн бэлчээрийг хамгаалах, булаг шанлыг хамгаалах гэдэг юм тий. Орон нутгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалах ажил хийх ёстой байтал энэ эрхээ хэрэгжүүлэхгүй байна. Нөгөө талдаа ард иргэдэд таалагдж ингэж явах гээд байгаад байгаа бодлого нь уу гэж зарж байгаа. Тэгэхээр байгаль орчны болон мэргэжлийн улсууд уг нь бол энэ дээр ингэ зөрөгтэй үннийг хэлмээр байгаа байхгүй. Бид нар ингээл холоос хараад хэн нэгэн шийдчих гээд яваад байлгүйгээр ингэж урт хугацаанд явах юм бол маш хохиролтой. Энийг одоо би 2025 онд хэлчих тий. Хэрвээ ингээл яваад байх юм бол манай бэлчээр улам захидаад ингээ явна. Хэрвээ бэлчээргүй бол
Монголын нүүдлийн соёл иргэншил, мал аж ахуй гэдэг нь маш хэцүү. Газар тариалан. Тий. За энэ газар тариалан энэ хөдөө аж ахуйн салбарт маш хэцүүд нь хоёрдугаарт нь Монгол хүн бусад улсуудын хүмүүсээс жоохон ялгаатай. Манайх одоо чинь гурил тасарлаач гэдэг юм уу те. Бензин тасарлаач гэдэг юм. Будаа алга болчвол нэг амар тийм маргаан гарна л да. Гэхдээ ямар ч бослого болох хэмжээнд очихгүй. Хэрвээ маргааш лангуун дээр махгүй болчвол эсвэл гэрч хөрөгч нь махгүй болчвол энэ улсууд маш өөр түвшний юм яригдах учраас бид нэр бэлчээрээ хамгаалах нь Монголын хүнсний аюулгүй байдлын тулгуур асуудал байхгүй. Тийм учраас бид нэр бэлчээр түүнийгээ дагалдуулсан уур амьсгалын өөрчлөлтөнд хэрхэн дасан зохицох вэ гэдэг асуудлыг л ярих нь номер 1 асуудал байгаа маа. Тэгээ энэ одоо бидний ажиллаж байгаа салбар бол уулуурхаан нөлөөллийг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа. Гэхдээ нөгөө талд бас энэ уур амьсгалын өөрчлөлтийг эндээ дасан зохицохын тулд ажиллах ёстой мэргэжлийн улсууд бол Монголд бол тодорхой хэмжээгээр бэлтгэгдсэн байна. Одоо миний одоо амар нарийн мэргэжлийн биш ч гэсэн инженеэр бодоход хамгийн түрүүнд бид нэр одоо шар усны үерээс алга болоод байгаа усаа нөөцлөх том сангуудыг байгуулж үүрэгтэй байна. Энийг бол одоо яадаг юм байгаа төсөв мөнгөө гаргаад ингэ шийтгэл хэрэгтэй. Тэгээ энийг хийхээр нэг баахан иргэний хөдөлгөөний усууд гарч ирээд 30 ч юм уу 20 за бүр 50 өрхийн одоо ингэ бэлчээр үүлжээний газар услаа өгөөтлээ гэдэг байгаад байгаа байхгүй. Гэтэл нөгөө талдаа говийн нутгуудаар яваад үзэлтэй. Асар их олон айл усны асуудлаас ингээд хэцүүдсэн байгаа байхгүй. Тэгэхээр ингээд говийн нутгуудаар ингээд байгаль орчин хүмүүс бид нар чиглэл явдаг шүү дээ. Тэгээд яваад хүмүүстэй уулзахаар яаж устаа болох вэ? Яаж усыг нэмэгдүүлэх, яаж бэлчээрийн талхлыг бууруулах вэ гэдгийг л ярьж байгаа. Тэгэхээр одоо нөгөө одоо хойд хэсэгтээ байгаа ус голлуудаага дагаад усны нөөцлбөр одоо далангуудыг бариад тэрээсээ гарсан илүүдл ус авах нь бол бид нэр гойргоо татах төслийг л өнөө маргаашгүй хэмээр байгаа. Болдог бол өчтөр хийчмээр байсан байхгүй. Гэтэл энийгээ бид нэр ингээд ус төрийн зориг нэгдүгürt алга. Хоёрдугт нарад иргэдээ буруу мэдээлэлээр бид нэр хангаан нутагт байгаа айл иргэдийн усны асуудал бол говийн нутагт байгаа хүмүүстэй харьцааргүй ялгаатай. Тэгэхээр энийг ард иргэдээ зөв ойлгох хэрэгтэй. Шаардлагатай бол би өөр солилцооны хөтөлбөр хиймээр байгаа байхгүй. Хангаан хүмүүсийг говьд очиулаад нэг 3-7 хоног болыг сар болгоод үзэлтэй. Яаж хүмүүс мал аж ахуйгаа эхэлж чинь тий. Тэгж явах юм бол ингээд зөв ойлголт төрөх. Одоо баг наад чи өөрөө ингээд органикаар явж байгаа юм билээ шүү. Нөгөө бэлчээрийн талхагд их болцсон, ган ихтэй болцсон тэргээ дагаад нөгөө газрын дороотлоо дагаад гантай жил, зуттай жил их болцсон. Тэгэхээр отор нүүдлэр маш их явдаг. Тэгээд говийн айлууд бол хангаар уучдаг. За тэгээд очихлоор нөгөө малын эдэрч тижээлэн таарахгүй гэж бас олон асуудалтай. Тэгэхээр энийг бол биеэр мэдрээд явж байгаа юм билээ. Тэгэхээр сая бас агийн ярьсны товчлон одоо хэлэх юм бол уулуурхаан салбар дээр бол харьцангуй одоо байгууллагын инженерүүд мэрэгчлэнүүд ажиллаж байна. Яг нөгөө асуудал өндөртэй салбар дээр бас ажиллах шаардлага хэрэгцээ өндөр байна. Тэгжиж нөлөөлөл буурч одоо яг энэ дороотлын эсрэг арга хэмжээ бас дөрвтөө авагдана гэж ойлгосон зүг. Тий. Гэхдээ тэр салбарыг чинь одоо байгаль орчин талаас нь хамгаалах ч юм уу чим чиглэлийн бодлого алга шүү дээ. Харин тий. Одоо бид нар одоо бэлчээрийн чиглэлээр ажилладаг асар олон судлаачны эрдэмтэд байгаа. Гэтэл тэрийг одоо чинь хэрэгжүүлэх механизмын төрөөс бодлогоор дэмжихгүй байхгүй. Одоо болтол өнөөдөр ямаан татаас өгсөн хэврэл нь шүү дээ. Тэгээ ямаас татаас өгөөд хаар чинь наад бэлчээрч яаж нөхөн сэргээгдэх юм бэ? Тийм биз дээ. Нөгөө талдаа болохоор ямаа татаас өгч байгааг би ойлгож байна. Тэгэхдээ одоо энэ ингээд төрийн харалган бодлогын хүрээнд Монголын бэлчээр ингээд талхагдж байгааг малчин хүмүүс бол ухаантайгаар ойлгож байгаа байхгүй. Одоо социализмын үед байсан сүргийн бүтэц гэх юм ба шүү дээ. Гэтэл өнөөдөр сүргийн бүтэц алдагдсан шүү дээ. Тэгтэл энийг нь одоо чинь бодлогоор дэмжиж энийг сүргийн бүтэцтэй буцааж оруулахыг төр хийхгүй байхад малчид маань өөртөө хийгээл явж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр энэ чинь нөгөө нүүдлийн соёл иргэншлийг хамгаалахын ажил чинь бол зөвхөн төрийн хийдэгч ажил биш. Зөвхөн малчдын хийдэгч ажил биш. Энэ бол Монгол хүн бүрийн хийх ёстой л ажиллахгүй. Тэгэхээр бид нэр нүүдлийн соёл иргэншлийг хамгаалахын тулд тал талын оролцоогоо хангаал тойр сууж байгаад яаж хамгаалах вэ гэдгийг ярмаар байгаа. Одоо бол бүгдээрээ малчд руу хуруугаа чигчилчээд нүүдлийн соёл иргэншлийг хамгаалах нь та нарын ажиллаа гэж суудаг. Үгүй шүү дээ. Энэ чинь Монгол хүний л ажил шүү. Тийм. Тэгэхээр одоо яг л та хоёрын одоо дүгнж байгаа зүг байна л да. Өөрөлдвөл бас бодлогын энэ оновчгүй байдал гэдэг юм чи бол уялдаа холбоогүйгээд оновчгүй. Тэгэхээр би өнгөрсөн хугацаанд одоо энэ бас байгаль орчны салбарыг төлөөлөөд ингээд аль эсгүүд нь ажиллаад явж исэн хүний хувьд бол бас би зүгээр яг тодорхой нэг жишээ хэлээ л да. Хамгийн одоо ойрхон жишээ туулгол. Одоо хавар тасардаг үз. 4 сард ингээд 2-7 хоног заримдаа 3-7 хоног ингээд тасарчдаг. За тэгэхээр юу болдог вэ гэхээр
тэр байгаль орчны аавныхаа одоо юу хийж байна? Энэ гол тасарсан ба шүү дээ. Гэдэг бохгүй. А тэрийг голыг таслаад байгаа нь хэн бэ гэхээр Улаанбаатарчууд бид сая 500 мянган. Тэрэнд байгаа газар дорох усын бүгдийг нь одоо шахаж уугаад голыг нь тасартал үндсэндээ бараг хэрэгжилчихэж байгаа байхгүй. За тэгээд дээрээс нь өвөлдөө таг одоо хөлдөөд тэгээ хавар тэр үлдсэн хэсэг нь ингээд ууршаад алга болоод ингээд энэ гол нэг хэсэгтээ ингээд тасарчаад ийм байдалд орчод байгаа байхгүй. Үндсэн гол шалтгаан нь Улаанбаатарын төвлөрөл хүн амын төвлөрөл тэндээс одоо хэрэгжилж байгаа усны хэмжээ асар их хэмжээгээр нэмэгдэж байгаа. Оногт 160 орчим мянган метр кубыг авч хэрэгжилж байгаа шүү дээ бид нар. 160-аас 180 мянган. Тэгэхээр энэ нөхцөл байдал ийм болцоод байхад байгаль орчны аавныхаа юу хийж гэнэ вэ гэж ингээд чичлээд байдаг. Гэтэл үндсэн шалтгаан нь хэн бэ? Тэгэхээр чинь нөгөө бодлого руугаа одоо онж гэнэ үгүй юу? Хоёр дахь асуудал яг одоо нийслэлийн улаан агаарын бохирдлын тухай одоо бид нар ярьж бид нар өөрсдөө хохирогчт нь бас өөрсдөө тэрийг бий болгогчт нь бид бүгд өөрсдөө машинтай зарим нь 2 машинтай тэгээд үргэлж машинаараа явахыг хүснэ. Тэгээд одоо хаашаа ч явсан автобусын суух дургүй алхах дургүй тэгээд юу болж яах вэ гэхээр агаарын бохирдлын асуудал үүсээд ирэхээр энэ Нямбаатар юм хийхгүй байна. Одоо байгаль орчныхаа албаных нь юу ч хийхгүй байна. Ингээд энэ агаарын бохирдуулаад байна. Бүтгүрд бохирдуулж байгаа хүн чинь өөрөө байгаа. Тэнд одоо нийслэлд байж байгаа 180 мянган өрх галт төлж байгаа мөн байна. За дээрэс нь энэ нийслэлд хөдөлж байгаа 800 мянган автомашин өөрөө байна. Ингээд энэ нөгөө асуудлынхаа яг нөгөө гол үндсэн юм руу ингээд чиглэж харж чаддгүй бидний нэг юм доголдол байна. Өөрөөр хэлбэл одоо дандаа юмыг нэг юм одоо ташуудсан одоо давлгаалсан юм мэдээллээр ховын чанартай ингээд туйшилж ингэж явдаг. А уг нь асуудлыг яг ингээд мөн чанараар нь ингээд нүцгэн үнээр гэх юм уу да харж чаддаг бол үгүй ингэчих юм ба шүү дээ. Одоо жишээлбэл бид нэр одоо агаарын бохирдлыг гээд одоо хамгийн түрүү ярьжсэн энэ жил бол харьцсан гайгүй байна. Одоо бас нэлээд томоохон арга хэмжээ аваад бас арайч нэг жоохон буурсан мүү гэмээр харагдаж байгаа. За магадгүй өгч үж магадгүй хүмүүсийн одоо зарим хүмүүс нийлэхгүй санал нийлэхгүй байж магадгүй. Гэхдээ энийг бол яаж шийдэх вэ гэхээр зохион байгуулалтын асуудал байхгүй. Бид нэр өнгөрсөн хугацаанд байгаль орчны салбар мөн чичлүүлээл, хотынхонтойгоо нийлээл, бусад салбарынхыг оролцуулаад ингээл 100% янзалсан, түлшийн янзалсан. За тэгэл гэрт нь дулаалга өгсөн. За тэр дараа нь одоо сүүлд нь нохоон зээлт хамруулж цахилгаан халаагаар өгсөн шөнийн тогны хэрэглэх гэдгийг энэ юмнууд чинь ингээд яагаад үр дүнд хүрэхгүй өнөөдөр бол ингээд удаанд дарлуулаад сууж байна гэхэлэр энэ юмнууд чи өөрөө ансамбл болж нэгэн зэрэг дуурахгүй үр дүнгүй. Ингээд цаг хугацааны хувьд ингээд өөр юм яриад өөр юм ингээд хийчихнэ. Тэгээд ингээд тэр нь ингээд үр дүнгүй ингээд явсаар гоод ингээд үтсэн үр дүнгүй. А гэтэл бол тэрийг яаж хийх ёстой вэ гэхэлэр намар 9 сард 15-наас 11 сарын 1 хүртэл өвөлдөө бэлтээ гэдэг үрэндор яг энэ бүх айлуудад хотоороо хөдлөөд яг одоо тэр айлууд нь утаа гарахгүй түлшээ базаагаад тэгээд одоо гэрээ дулаалуулаад тэгээд утаагүй 100-аа тавиад ингээд тавтай өвлжөхөр болчих юм бол одоо өнөөдөр утаа байхгүй болчих واخгүй. Тэгэхээр чи эдгээр чи бид нэр ингээд нөгөө нэг бодлогын юмнууд төрүүчийн хуулиа хэрэгжүүлдэггүйгээс гадна бодлогын энэ оновчгүй бөгөөд энэ одоо эмхцэгцэг агаагүй бодлогын оновчгүй байдал эцэст нь бидний үйл ажиллагааны эмхцэгцгүй байдал байна л да. Ингээд буцаа бүх зүйлийг үрдэмгүй одоо ингээд булан ингээд муу юм руу одоо хөтлөх замбрааг үйл рүү хөтлөх. За ингээд замбрааг үйлдэлээс одоо зарим хэсэг нь одоо буруу зөрүү юм хийж савших гэдэг юм одоо ийм бол хөтлөд байгаа л гэж одоо харагдчихэйдэг. Би зүгээр агаарын бохирдол дээр одоо ба нэг 10 гаруй жил ажиллачлаа тий. Тэгээд тэнд хүрээнд таны хэлдэг нүцгэн үнийг хэлэх ёстой. Тэр үнэн нь бол юу вэ гэхээр хүмүүсээс боломжийн хулгааснаас болоод гарч байгаа сөрөг үр дагавар нь утаахгүй. Энэ бол цаана авилгал байна тий. Энэ хүмүүс одоо манайхан ингээд Улаанбаатарт иргэд ялангуяа хоёр хогдчиход орон сууцныхан болон гэр орлого ингээд хоёр хогдчиход орон сууцных нь чичлээд гэр орол байхгүй болчвол бид нэр утааг болох гэдэг ингээд байгаа юм. Хинч дүн өвлийн хүүтнэр өглөө 5 цогцож галтлыг өсөхгүй. Боломж нь байвал бүгд орон сууцтай болмоор байгаа. Даанч тэр хүмүүсийн боломжийг бид нэр их бага хэмжээгээр хулгайлцсан. А тэр нь болохоор заавал одоо юу гэдгийг уул уурхайн салбараас хулгаасан гэдэг юм биш. Эдийн засгийн төрөл бүрийн аргаар энэ хүмүүсийн боломжийг хулгайлцсан. Боловсролын хулгайлцсан тий. Сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн хулгайлцсан гэдэг олон хулгайлцсан. А Монголын нийгэмд хамгийн амар тулгамдж байгаа асуудал бол авилгал. Эрх мэдлээ давлан ашиглаж байгаа. Мэдээлэлд орох хүмүүс нь
өөртөө даваа бий болгож байгаа. Энэ бол утааны одоо утаа бол энэ бүхний одоо илэрхийлэл. Тэгэхээр бид энийг хамгийн дөрөнд ярих хэрэгтэй. Энийг ярьсны дараа технологийн шийдэл нь бол байгаа. Тэр жахаа бид нар технологийн шийдэл бол бүтэн байгаа. Утаагүй бол мөнгөнд байвал бид утааг бүх гэж шийдчихнэ. Мөнгөнд байвал бид нар бүх иргэдэд орон сууцч болчихно. Тэ? Бүр орон сууцыг нь гэр оролууд төр дулаан татаад цэвэр усын цангаад ингээд бүгдийг хийж болно. Тогийн ч гэсэн татаад өгч болно. Гэтэл мөнгө нь байхгүй. Агаарын бохирдол бол шийдэж болохгүй асуудал бол шийдэж болно. Хүсэх юм бол бүр 1 жилийн дотор шийдэж болно. Бид нар бол одоо энэ олон жилийн туршид агаарын бохирдлыг бол хэрэглээг дэмжих маягаар хөрөнгө оруулалт хийгээ явж ирсэн. Одоо жилд ордог 300 тэрбум төгрөг орчим хөрөнгө оруулалт хийж байгаа. Гэтэл уг нь бол хамгийн урт хугацаанд тогтвортой бөгөөд үр дүнтэй арга бол дулаалгал юм байл. Би бас олон жил ингээд толгой эргэж явсан юм уу? Тэр утаагүй түлш мүлш үр ашигтай зуух муух гэдэг. Өнөөдөр ингээд буцаад эргээ харахад ерөөс хамгийн тохиромжтой арга бол дулаалгал юм байл. Маш энгийнээр яриад ирээд ойлгомжтой тайлбарлахад Монгол хүн өвөл гадаа подолк зогсчоод ямар халуун юм уул илүү дулаацгүй гэдээ маргаад идэггүй үстэй. Бид нэр бөмбөйтл дулаалчаад дараа нь халуун юм уул дулаацах тухай ярьдаг. Энтэй л маш агаар нэг баг. Тэгэхээр бид нэр дулаалгаал хамгийн дөрөнд хийх хэрэгтэй юм байл. Ард иргэдийн болдог бол ардын орлогыг мэдүүлчих ажлууд хийх хэрэгтэй. Тийм бас байгаа. Түрүү таны саяны асуултанд бол би бол тэгж бодож байгаа. Байгалийн нөөцийг бүхлээр нь хармаар байна. Би одоо урмал хамгааллын хүрээлэн биологийн хүрээлэн интернет ярьж байхад Монгол орн бол эмийн урмлын асар их нөөцтэй орн. Манай улс газар тариалангийн газар тариалан тарих боломжтой газар нутгийн хэмжээ нь 10% орчим. За өслөөд 15% орчим. Энэ дээр бид нэр төмөс ногоо газар тариалангаа хийгээ явж байгаа. Бусад үлдсэн 85% нь эмийн урмал ургадаг. Өөрөө байгалагаар ургадаг ийм орчинтой. Тэгээд би нэлээд хэдэн жилийн өмнө морин шарилж гэдэг урмлын экстрактаа гаргаад ингээд судалсан юм аа. Тэгээ морин шарилж бол дэлхийд дээр маларийн өвчин буюу халуун хөвгөлтэй цорын ганц урмал байгаа. Энэ урмлын экстракт буюу охиос нь би ингээд олон улсын дундаж ах Монгол орны дундаж ахыг харьцуулахад манай лабораторид гарсан үр дүнгээр бол манай эмийн дундаж урмлын агуулга нь 3 дахин өндөр агуулгатай байгаа байхгүй. Гэтэл өнөөдөр энэ урмлыг яадаг вэхээр хят тармилжуулаад өвөр Монголж бүр гансуу өвөр Монголын мужид тармилжуулаад Африкийн орнууд болон зүүн өмнөд Азийн орнууд экспортлдог. Гэтэл манайх энэ бодлогыг өнөөдөр бид хэрэгжүүлэхгүй байгаа байхгүй. Эмийн урмал бол уулуурхан бүтээгдэхүүн тоноор зардаг бол эмийн урмлыг килограммаар бүр зарим нь граммаар зардаг урмал байхгүй. Гэтэл манай улс асар их байгалийн нөөцтэй мөртлөө энийгээ одоо уулуурхад л анхаарат байдаг мөртлөө бусад нөөцөө ингээд хэрхэн ашиглуулах вэ? Хэрхэн хамгаалах вэ гэдэг бодлогыг ингээд ортос харахгүй байгаа байхгүй. Гэтэл энийг бол байгаль орчны мэргэжлийн улсад бид нэр бол ил тод ойлгомжтой хүнд ярмаар байгаа. Тэ? Яг үнэ. Бидний хувьд бол одоо шийдэл юу байх вэ? Одоо яг шийдэл юу байх вэ те? Одоо за маш олон асуудлууд байна. За энэ авилгал хийх хуул, за ингээд байгаа оноогүй бодлого те, уялдаа холбоогүй байдал. Одоо ингээд түрүүн бас хэлсэн шүү дээ. Эдийн засгийн гол салбар нь уулуурхай байна. Гэсэн мөртлөнгөө энэ талд байгаль орчны баахан багцуул гаргаж ирээд бүр эсрэг нь ингээд нөгөө явуулахгүй байх ч юм уу те. Тэнгүүд нөгөө улс төрчид нь очиод аймаг орон нутагт нь энэ төсөл чинь ийм байгаль орчны нөлөөтэй бид нар дэмжихгүй гэдэг ингээд нөгөө өөрийнхөө бодлогыг хүртэл ингээд үүсгэж яваад байгаа зүйл байна шүү дээ тий. Тэгэхээр олон улсад бол яг нөгөө байгалийн нөөцийн яам гэж байгаад нөөцөө бүхлээр нь хараад шүү дээ. За тэр дотор бол ус, агаар, хөрс, ургамал, за энд нь нөгөө байгалийн баялаг гэдэг тэрийг яаж зөв менеж хийх үү гэдгээр ингээд зохицоор нь хараад явдаг. Яг тэр өөрийн чи асууснаар бол байгалийн нөөцийн одоо салбарыг ер нь бол нэг л гараар удирдах явуулаа гэдгснээ бас өмнө байсан. Байгалийн нөөцийн яам байгуулъя. Одоо тийм байна ч гэдэг юм уу. За ер нь бол байгалийн нөөцийн яам байгуулад ингээд бүх юмаа тэндээ зохицуулаад явъя гэдэг ийм санаа байсан. Тэгэхдээ одоо биднэрт одоо бол харин би боломж ер нь бол жаа хэцүү болсон юм гэж бодож байгаа. Яг гэвэл нөгөө уулуурхач нөгөө эдийн засгийн гол салбар болчихж шүү дээ. Гол одоо орлого олдог салбар маань. Тэгэхээр энийг бол байгалийн нөөцийн салбар болгоно, байгаль орчны одоо нөөц зохицсон ашиглах чиглэлээр оруулнаг үл энээр нь бараг л худлаа ирэх болох баха гэсэн юм бодолтой. Тэгэхээр одоо бол биднэрт бол ямар юм санаа байдаг вэ гэхлээр тухайлбал одоо өнгөрсөн жилүүдийн судалгаан дээрээс л харж байна. Яг түрүүний хэлж исэн яг одоо ингээд 41 хуулиар нэг нь газар гэд нэрлээд нэг нь байгаль орчин гэж нэрлээд
ингээд 41 хуулиар зохицуулах бол энэ замбрааг гүйтлийг засах хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгжээж бол бид нар яах хэрэгтэй вэ гэхээр яг энэ дээрээ бид нар яг одоо усан нэм, хөрсөн нэм, ургамлын нэм, за уур амьсгал нэм гэж шинжиж байгаа. За энийг яг нэг уул уурхаан зориулалтаар ашиглаараа энэ эдэн гар. За тэрийгээ бол газар эзэмших эрхийн гэрчлэгээр явдаг. За энийг одоо мөн одоо уус ургамал одоо бүх зүйлсийн шинжиж үзээд нөгөө байгалийн нөөцийн одоо төлөвлөлт бүх зүйлсээ харуулж үзээ. За энэ дээр хот байгуул, за энэ төдий аж ахуйн салбарт ашигла, энийг дэд бүтцийн одоо зам байгуулах байдлаар ашигла. Ингээд нөгөө газар ашиглалтыг чинь одоо бол газрыг бол зүгээр л нэг энэ хэсэг нь бол одоо хотын төвд ойрхон барилга барихад тохиромжтой одоо үнцэнтэй газар гэдэг ингээд тогтоосон биш. Тэгээ энэ бол яг газрын үнц нь мөн. Гэхдээ цаад үнц нь бол яг энэ юмараа тодорхойлогдох хэвээр. Энэнгээрээ зохицож өгнө ингэж явах хэвээр анх үгэнд философитойгоор энэ багцуу тавьсан байхгүй. Гэтэл нөгөө газар чинь ингээд тусдаа салаад барилга тоглолтын салбар руу явдаг ч. За ингээл нөгөө бодлын чинь бүр улам гүнзгийж байгаа юм да. Уулуурхаа байхгүй, за геолог хаагуул ашиглалт нь байхгүй, даль дээр гараа явдсан. За тэгээ уулуурхаан салбар гарцсан. За тэгээ дараа нь энэ газар яг энэ холбоотой юмнууд маш чухал юм авчиад ингээд салгаад ингээд тэрийг бол түрүүний хэлдгээр нөгөө хот байгууламж нь бол улсынхаа нийт нутаг дэвсгэрийн нэг хүрэхгүй хөв төр байж байгаа шүү дээ. Хотоос хонж. Тэр имийг ингээд зохицуулахаар ингээд яваад гэж. За тэгээд ингээд бас замраагүй. Тэгээд одоо яадаг вэ гэхээр бүх хуулиудаар түрүүний миний хэлсэн байгуулагчны 36 төрлийн хуулиар ихэнх нь тэр дотроо нөгөө зөвшөөрлөгч тодорхой хэмжээний төлбөр хурамж авахар ингээд зохицуулж байгаа байхгүй. Тэгээд нөгөө замбрааг байдал дахиад тэнд өсөж байгаа байхгүй. Тэгээд нөгөө салангат хэлбэрээр дахиад одоо мөн нэг байгалийн нөөц ашигласны төлбөргээд нөгөө 6-7 салбарт одоо ингээд ургамал ашигласны төлбөр байгалийн ургамал ашигласны ус ашигласны за анги нурын ингээд зөвлөө олон юмнууд байгаа шүү дээ. Тэгээ уг нь бол яг ийм байдлаар нөгөө газар ашиглалтынхаа гэрчлэгээр нэгдсэн бодлогоор дамжуулж одоо маш эмгцэгцтэй явуулна гэсэн үг байхгүй. Хэрв ингэж чадсан бол нөгөө бидний газрын салбарынхны бусад салбарынхны хэлдэг газар бол эдийн засгийн үндэс гэдэг чинь яг бүрэн утгаараа мөн. Тэр нь бол нөгөө байгаль орчноо бид хамгаалах хэрэгтэй байгаль орчин гэж нэрлэдэг да. Тэр чинь бол яг эдийн засгийн агуулга нь бол газар байхгүй. Тэгэхээр нэг юм чинь одоо яг нэг өөр нэртэй одоо нэрлээд өөр хуулиар зохицуулах биш. Яг тэр эдийн засаг руу гарч ирж тэр хөгжлийн суур болж байгаа юм нь бол яг тэр газар ашиглалтынхаа гэрчлэгээтэй холбоо. Одоо та нар харж байгаа уул уурхайн та нар мэдж байгаа. Ингээд сумаас газар ашиглалтын гэрчлэгээ авдаг үстэй. Энийг уул уурхайн зориулалтаар ашиглана гэдэг. Тэгээд яг тэр чинь тэн дээр одоо газрын ашиглалтыг авахдаа өмнө нь нөгөө байгаль орчны талаар ямар үүрэг хариуцлага түлээх вэ гэдгийг бүх зүйлсээ тэн дээрээ аваад тэгээд тэн дээрээ ийм хэмжээний төлбөр нөхөн төлбөр энэ одоо ингээд хийнэ гэвэл газрын үнцэн чинь бол бүр маш үнцэнтэй. Дээрээс нь тэр геолог нөөц баялагтайгаа нийлүүл бүр үнэхэрийн одоо эдийн засгийн үндэс болохоор хамгийн үнцэнтэй зүйлсч бол газар болж хуурч байгаа байхгүй. Тэгэхээр яг ингэж л зэгцэлмээр байгаа юм. Тэр жаха наач их нүүдэлчин хүмүүс наад газар гэдэг юм чинь ари өөр концепт юм шиг байна. Гэхдээ бид нар одоогийн би танид тайлбарын таа сонсож байгаа. Тэр нь юу гэхээр 2003 онд газар өмчлүүлэх тухай ах хууль батлагдсан баха тэр хавцаа. Тэгээд Монгол улсын иргэн өөрийнхөө харьяалах бүхий газрыг үн төлбөрөөр авах хуультай Монгол улсад. За өөр улсууд ямар байдгийг мэдхгүй. Гэхдээ ер нь бол одоо энэ нүүдлийн суурьшмал соёл иргэнштэй улсууд бол аль хэдийн газар аль хэдийн аваад ингээд дууссан байгаа тийм. Гэтэл сая 16 онд илүү. Ер нь бол нийт ард иргэдийн 7% нь лөө 8% л өмчлөлчлөө. Дахиад 10 жилээр сунгах зур аргагүй байна гэдэг. Гэтэл одоо ингээд чинь нэг өрөөнд дотор 10 хүн сууж хахад яг хэдэн газар өмчлсөн бэ гэхээр Монголд маш бага байгаа. Монгол юус газар өмчлөхгүй байгаа. Тэ? Одоо яг чинь би танаас хоёулаа та газар өмчлсөн үү? өмчлөө. Яагаад өмчлөх дөнгөж сатаага хэллээ шүү дээ. Газар бол үн цэнтэй учраас газар өмчлөх хэрэгтэй гэдэг. Та газар өмчлөө. Харамсалтай надад одоо яг Улаанбаатарт ингээд өмчлөлтэй. Өөргөө авцсан мэс миний нэр дээр. Тэгээ газар маань байхгүй байхгүй. Их нь бол байхгүй болсон. За би одоо чи 4 хүүхэдтэй. Тэгэхээр одоо амбулыг бол 6-аараа ингээд өмчлөлийн газар авах боломжтой. Гэтэ хотод байхгүй юм шүү дээ тэр газар. Би хөдөө авмаар шүү дээ. Хөдөө авч болно. Гэхдээ доош яхаа эн чинь ингээд таны төрөлний л хэлдэг ингээд. Би чинь Төв аймгийн арх ус сумд газар авъя гэдээ очисон чинь чи ингээд заавал нүүж ирээд
Тэгээд сууршаад газар ав гэдэг. Гэтэл эн чинь хуулийг зампруулж уусдаг. Монгол улсын иргэн бол Монгол улсын хаанч газарж байгаа хэвээр. Тэр манай суманд ирж сууршаад газар авна гэдэг ойлголт чинь бол хуулиас давсан шаардлага тавиад байгаа байхгүй. Гэх мэтлээ ингээд энэ одоо ингээд том бодлого ингээд зөв явж байгаа мөртлөө орон нутагт очихороо левелд очихоор зампруулаад байгаа байхгүй. Шал өөр юм шаардлага тавиад. Хуулиас давсан шаардлага тавиад. Тийм. За тэгэхээр ер нь бол ингээд нөө буцаад ихнийхээ сэдвээр очоод ер нь байгаль орчны асуудал яагаад бид бүхэн томоотой болчихоо гэхээр одоо түрүүн бид нөө буруу хуулийн бодлогын үр дагавар нь одоо ингээд утаа гэж гарч ийн гэдэг шиг те авилгалын одоо үр дагавар нь утаа гэж гарч ийн гэдэг айгүй олон үр дагавар ярьж байна. Тэгэхээр энэ нөө байгаль орчны бохирдлын үр дагавар нөлөө нь бидний эрүүл мэндэд томоотой болчихжээ. Яа харахгүй одоо бид нар өвчлөл маань хүртэл өөрчлөгдөж байна ч те маш их хавдар одоо сүүлийн жилүүдэд бол одоо баг айл болгонд л энэ зовлон тохиолдож байгаа шиг байна. За хүүхдүүдийн зулбалт те нөө тодорхойгүй тэгэл эмнэлэг дээр очихлоор агарын бохирдол хоол хүнс гэдэг нэг юм нийтлэг юм хэлдэг. Тэр нь яг ямар учир шалтгаанаас ямар бохирдлоос яаж нөлөөлөд байгаа юм бэ гэдэг ийм асуудал ерөөсөө явахаа байсан тий одоо тийм анхаарлага сэрэмж гэсэн ингээ байхгүй болсон. Тэгэхээр зөөр яг байгаль орчин миний мэрэгчлэлтэн хүмүүсийн хувьд асуугаад бид нар одоо за энэ саяны ингээд ярьсан асуудлыг янзлаа зэгцлээд нэлээд хугацаа орох юм шиг байна. Одоо энэ бол бид нар одоо бас үзэж чадахгүй гэдгийг л ярих бах тий. Тэгэхээр бид нар одоо яаж өөрсдөө хамгаалах вэ? Яг энэ байгаль орчны дороотлолтой хот суурин газарт амьдарч байгаа. Зөвхөн Улаанбаатар дэвш түрүүний ярьдгаар аймгийн төвөд бохирдолтой болсон, сумын төвөд бохирдолтой болсон, суурин газрууд бохирдолтой болчихж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар эрүүл мэндээ яаж хамгаалах вэ? Одоо энд яаж бид нар гадаад орчны бохирдлоос, дотоод орчны бохирдлоос өөрийгөө болон гэр бүлээ, үр хүүхдээ хамгаалах вэ гэдэг дээр та хоёр маань нэг бодлоо олцооч. За хоёр бүлэг асуудал байгаа тий. Тэгэхээр би хоол хүнсний аюулгүй байдлыг нэрч. Хоол хүнсний аюулгүй байдалд бол шулуухан хэлэхэд бол бид энэ хоол хүнсний аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаа. Яагаад гэвэл тоо хэмжээний хувьд бол боломжийн. Нэг хүн огж байгаа калори, малор, витамин тэр нь окей. Тэр бол тусдаа нэг сэдв тэрийг орхиж. Хоол хүнсний сүлжээн дотор хоргүй хоол хүнс хэрэглэх тийм боломжууд байхгүй. Яагаад гэвэл одоо хөдөө газар тариалны жишээ тий. Ногоо жимсийг тариалаад тэнд пестицид тэгээ ургамал хамгааллын янз бүрийн хорт бодисууд ашиглаж байгаа. Тэрнийхээ цохих стандарт нормын түвшинд байлгаж байгаа үгүйг хянаж байгаа тогтолцоо Монголд байхгүй. Одоо та ингээд хүнсний дэлгүүрөөр ороод Монголд ургасан төмөс аваад ингээд энэ дотор бордон хитэгдсэн, пестицид нь хитэгдсэн, хербицид нэгдсэн үү гэдгийг батлах тогтолцоо Монголд алга. Тэгэхээр одоо чинь тэрүүгээр дамжаад таны бие тодорхой хэмжээний хор ингээд хөндлөгдөж байгаа. Нөгөө талд нь болохоор махан дээр одоо түрүүний хүнсний аюулгүй байдал гэж ярьлаа шүү дээ. Махан дээр антибиотикийг хитүүлсэн янз бүрийн имийн вакцины одоо тарьчаад усын хугацааны дараа бойнд орол махны хүнсний сүлжээг нэглүүлэх ёстой болол тэрхийг хянжаа хяналтын тогтолцоо алга. За энэ бол хамгийн түрүүний ярих ёстой асуудал. Байгаль орчноос төрүүлж ярих ёстой. Яг гэвэл бидний өдөр тутам хэрэглэж байгаа хүнс. Тэгэхээр энэ бол маш чухал асуудал. Энийг тусдаа дахиад нэг юм том бүлэг болгож ярих ёстой. За агаарын бохирдлын хувьд бол хот суурин газрын агаарын бохирдлын асуудал өндөр байгаа ч гэсэн хүний дотор орчинд байгаа агаарын бохирдол илүү хортой. Яагаад гэвэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн нийт өдрийнхөө 24 цагийн 95 орчим хувийг дотор орчинд өнгөрүүлдэг. Манай Монгол улс болохоор 90-ад оноос өмнө болохоор агаарын барилгын материалын хийцэл нь болохоор илүү тийм эко гэдэг юм уу хор багтаа бүтээгдэхүүнээр хэрэгэлдэг байжээ. Химийн бодис багтаа тий. Одоо илүү их байгалийн бүтээгдэхүүн мод цэвэр мод зодор хийдэг гэсэн. 2000 он гараад ингээд дэлхийн одоо ингээд технологийн өөрчлөлтөөс хамаарат бидний хэрэглэж байгаа төрөл бүрийн одоо барилгын материал бол илүү химийн гаралтай хийгдэж. Одоо чинь энэ бол чинь ширээн дээр чи яваад. Энэ ширээ бол чинь модон байна. Гэтэ энийг цавуугаар наасан дундаа янз бүрийн цавгаар наасан. Цавуу нь болохоор химийн бодистой. Тэр одоо формалдик, эдмалдик гэдэг ингээд янз бүрийн бодисууд хийгдсэн. Тэрийн болохоор өндөр хатаагуурын түвшинд ингээд технологиуд хийгдэх хэрэгтэй. За тэгээд Монгол улс болохоор нийт барилгын материалын 90 орчим хувь нь бүгд намт хятад ард улсаас орчдөг. Тэгээд хятад ард улсаас оруулж ирэх ихтэй манай хамгийн хямдхан, хамгийн чанар мотыг нь оруулж ирдэг. Гэтэл хятад улс сүүлийн 20 жилийн хугацаанд дотор орчны агаарын бохирдлыг бууруулах зорилт тавиад өнөөдөр хятад улсын дотор орчны агаарын бохирдол Европын холбооны улсын дотор орчны агаарын чанарын стандартаас өндөр буюу илүү сайн чанарын барилга барьдаг болсон. Тэгэнгүүт зах зээлийн хуулиараа
стандарт өндөр тавилаад ихээр чанар муутай бүтээгдэхүүн хөрс зэрэгтэй орнууд руу ингэж үйлдвэрлэлөө чагтаа гарч байгаа. Одоо Мьянмар, Лаос, Непал, Киргиз, Казах тэр дотор Монгол байна. Тэгээ манад нийт барилгын материалын 90% Хятадаас оршиж байгаа. Тэрэнд нь тавьж байгаа хяналт байхгүй. Тэгэхээр одоо чинь бидний хүүхэд байхад будганд хагалсан хичээлийн дахимдаа гэдэг дуу байдаг гэсэн. Тэр хүртэл өнөөдөр хүртэл хос гэлба, асар их хар туглагтай, асар их хордолтой будгуудыг өнөөдөр замын үдийн бомтоор хүн зүгээр гартаа бариад ороод ирж байгаа. Ямар ч хяналт байхгүй. Тэгээд 9 сарын 1-ээс өмнө 8 сарын 15-наас хойш будаад будг нь бүтэн хатаагүй анги танхимд хүүхдүүд ингээд оруулдаг. Тэгээд одоо чинь барилга хотуултын яам, эрүүл мэндийн яам, босрлын яам 3 ингээд 2 жилийн өмнө барилгын сургуулийн засварыг 7 сарын 1-ээс өмнө хийдэг болоё гэд тушаал гаргаад ингээд хэрэгжүүлээд явсан. Өнөөдөр хүртэл хэрэгжээгүй. Аль төрөний бид нар ярьдаг те. Гэтэл өнөөдөр бидний одоо чинь хорт тавдар гэдэг өвчин бол асар хурдтай ингээд залуучж байгаа. Өндөр настай биш. Жохон хүүхдүүд лейкемия цусны хорт тавдартай хүүхдүүд чи одоо чинь айгүй өндөр тоо байсан. 100 хүн дотор лейкемия цусны хорт тавдар тусч байгаа хүүхдийн тоо гэх юм бол асар өндөр байгаа хгүй Монгол. Тэр бол чинь шууд үр дагавар нь болохоор тэр нөгөө бензол гэдэг байсан. Бензол гэдэг байцсаас болоод 100 одоо бага насны хүүхдүүд тусны хорт тавдар болж байгаа. Тэгээд та бүхэн харж тийм фэйсбүүкээр жоох явж байгаа л хандив хуваач ингээл явж байгаа. Гэтэл цаана энийг хортуулаад байгаа, хордуулаад байгаа их усээр бид нар мэдж байгаа. Тэрийг тасан зогсож чадахгүй өнөөдөр ингээ хүрчээд явж байгаа. Тийм. Би яг зүгээр маш товчхон л хэлээ. Цаг нэлээд болж байгаа шиг байна. Ерөөсө хамгийн түрүү Монгол хүн болгон за бид байгаль ихээсээ харалтай юм байна. Бид байгалийн л нэг бүтээгдэхүүн юм байна. Хэрэг бид нэр энэ амьдарч байгаа орчин энэ одоо байгалаас хүртэх юм бол бид өөрсдөө эцүүдэх юм байна гэдгийг ухамсарлах асуудал байхгүй. Одоо яг өнөөдрийн хувьд бол яг бид нарт бол энэ байгалыг хамгаалахаасаа илүү өнөөдрийн одоо мөнгө төгрөг ашиг орлого хэрэгтэй болж байгаа. Ийм зүйл одоо илүү анхаарал тавиад байгаа байхгүй. Тэгээд энийг явсны дахиад нөгөө хөгжлийн нөгөө бодлогын алдааны юу гэдэг шиг. Тэгэхээр одоо бол хамгийн түрүү хийх ёстой ажил бол бид нэр өөрсдөө бүхий л шатанда одоо ердийн бид нэрээ иргэдээс өсвөлээд одоо төр засаг удирдах байгаа бүх хүмүүс бүх ард иргэд за бид нар ер нь байгаль дэлхийгээл хамгаалж өөрсдөө энэ дотроо одоо зөв зохистой амьдрахгүй бол бид бол ер нь бол өөрсдөө сүйдүүлэх юм байна гэдэг юм аа ойлгосны дараагаар хүн болгоны үйлдэлээс эхэлнэ шүү дээ. Одоо жишээлбэл одоо тэрийг бохирдуулаад байгаа бензинээ машиндаа хийх бензинээ бодно. За энэ чинь хар дуулга гэдэг бензин хийх гэж гэнэ үү би утаа гаргаж орсноо бохирдуулах гэж гэнэ үү. Хоёр дахь нь одоо усыг бохирдуулж гэнэ үү би газар руу янз бүрийн одоо бохир заваа хэцүү юм хийж гэнэ үү. За гуравт нь одоо янз бүрийн муухай юм шатааж агаарын бохирдол үүсгэх гэдэг нь гээд энэ бүх юм ингээд хүн болгон үйлдэлээ ханаад ингээд явах болсон. Хамгийн түрүү энэ хумсралуулах ажлыг л одоо хийж өгөх хэрэгтэй байна. Тэгвэл нөгөө эхлээд хүнийг модтой тэрбум мод тарихын тулд эхлээд тархинд нь мод тарина гэдэг шиг эхлээд одоо тэр энэ бол бид нар одоо байгалаа хамгаалахгүй бол бид өөрсдөө л одоо сүйтгэх юм байна гэдэг юмыг л хамгийн түрүү хумсралуулад за энэс л одоо ажиллаа эхлэх болов уу гэж би бодож байна. За тэгээд дараа нь тэр бодлогоо зөв болгох, хууль эрх зүйн тогтолцоогоо, тэгээд уялдаагийн хангах, хууль эрх зүйн тогтолцоогоо зөв болгох, бас уялдаагийн зөв болгох, тэгээд тэрийг хэрэгжүүлдэг болох, тийм ээ. Ингээд явах юм бол бид нарт бас боломж байгаа. Харьцангуй бус орнуудтай харьцуулахад бол бид нарт бас амархан хэлбэрхэн байхыг бол үүсэхгүй. Хурдан хугацаанд эцэж болно. За тэгтэл бид нарын 10-20 жилийн асуудал шүү дээ. За тэгээд эцэстээ бол энэ баг болохгүй зүйл бол биш ээ. Бид нарт ийм уламжлал байгаа. Хамгийн гол нь хамгийн энгийн арга бол хүн болгоны тэр зүрх сэтгэлийн мухарт байж байгаа тэр ухамсар гэдэг юм сэрэх л асуудал. Тэгээ саяны одоо сэдвийн нэлээ өргөн үрээнд энэ чинь ингээд сүүлдээ хүний эрүүл мэндтэй холбоотой тийм маш чухал асуудал гэж яриад онос тэрэлтэй. Тэгээд түрүүн бас Алтан гэрэл маань хэлж ирсэн бид нар үнэлгээний тухай хууль дагаж мөрдөж эхэлснээс хойш бид нарт маш хэмжээний дата цуглаж. Тэр бол үнэ одоо. Тэгээд датагаа бас ашиглахгүй байгаа ч үнэ. Одоо бид нар зүгээр тайлан хэвлэж явж өгдөөсөн бол одоо сканертаж оруулаад ингээл нэг сервер дээр л байгаад байгаа байхгүй. Тэр маань уул нь бол бид нар нөгөө үзүүлж байгаа нөлөөлөл маань өсөөд буураад байгаа мó те. Буураад өсөөд байгаа бол яаж дахиад арга хэмжээ өөрчлөх юм. Буураад байгаа бол те дараагийн одоо хамгаалах ажлуудаа яаж өргөжүүлэх юм гэдэг ч юм ингээд маш олон цогц арга хэмжээ авах шаардлага хэрэгцээ үүсээд байдаг. За яг би
байгаль орчны мониторингийг нийслэлд хэрхэн хийж гинэ гэд хэдэн жилийн өмнө вебсайт нь хож үзчихсэн. Жилдээ нэг л удаа мониторинг хийдэг юм бил. Одоо тэгэхээр тэр мониторинг гэж хэлэх үү хэцүү те. Нэг удаа усны дээж авдаг тодорхой зэгүүдээс. За нэг удаа хөрсний дээж авдаг. Тэгээ нэг жилийн дата л байгаа гэсэн. Нэг л одоо дата жилд байгаа гэсэн үг байхгүй. 20 жилд 20 шиг дата. Яг тийм гэсэн. Тэгэхээр энийг одоо мониторинг гэх үү юу гэх үү гэдэг нэг юм асуудал. Тэгээд түрүүн бас ярьжсэн шүү дээ. Одоо бид нар туулгаад тасарчдгаа гэдэг. Бид нар нөөцийг нь одоо шахаад бүр тэжээгдэл болтон шахчихж байгаа байхгүй. Тэгээд дахиад нөө бохирдлын асуудал энэ дээр яригддаг. Ширний үйлдвэрээс гарч байгаа асуудлууд, ахуйн бохир байгууламжаас гарч байгаа асуудлууд тий. За өнөөдөр нөгөө иргэн бүр та өөрөөс эхлэх гэдэг чинь нөгөө гэрийнхээ одоо модон жорлонгоо бид нар яах вэ? Нэг колцоо хийгээл тий тэрийгээс соруулдаг бол за тэгээ соруулж гин. Гэтэл тэр сорж байгаа нөгөө бохир маань хаашаа явж гинэ гэдэг нь бас ингээд одоо тодорхойгүй юм билээ. Тэгэхээр нэг иймэрхүү байдлаар нөгөө тодорхой одоо хяналтууд бас хэрэгтэй байна тий. Эргээд дата мэдээлэл ашигладаг баймаар байна. Хэрэгцээтэй мониторингуудыг хийдэг баймаар байна. Төсөв дээр сая түрүүн бас хэлж штэ жилд 300 тэрбумыг гэсэн үү утаанд зарцуулж байгаа юм байна тий. Тэгвэл мониторингийн ажилдаа зарцуулаад нөгөө үр дагаврыг биднэрт мэдээлээд өгөөч тий. Бид нар яг юугаар юу амьсгалаад юу хуугаад байгаа бас мэдээд өөрсдөө хамгаалъя гэдэг тий. Тэгэхээр энэ дата мэдээллийг ашигласнараа бас ямар давуу талууд үүсэх вэ? Энийг зөвхөн нийслэлийн хэмжээнд битгий хараарай та хэд маань. Хаана одоо яг энэ дата ус цуглуулах хэрэгтэй байгаа. Зарим газар их байгаад шүү дээ. Үгүй дата бол байгаа шүү дээ. Тэгээд дата олон болохоор одоо энэ төрийн хэлэхэд хаашийн ер нь татвар төлөгчдийн мөнгөөр дата цуглуулж байгаа. Тэгэхдээ татвар төлөгчдийн мөнгөөр цуглуулсан датагаа олон нийт ил тод болохгүй. Тэгээд датагаа задгаа буюу түүхийг нь өгөхгүйгээр багцалж өгöd байгаа байхгүй. Одоо таны дөржих төрөний таны чин дээр авдаг тий. Нийслэл хотын агаарын бохирлын датаг жилд нэг одоо усны датаг жилд нэг авч байгаа бол датагаа өгөхгүй 20 жилийн датаг нэгтгэсээр дундаж нэг гэн тоо гэдэг байгаа. Надад уг нь бол 20 жилээр нөгөөд яаж өөрчлөсөн тэр чин судлаач хүмүүс тэр чинь ингээд судлаад болж ийн болохгүй өөрчлөлтгүй гэдэг нь ярмаар байгаа байхгүй. Гэтэл энийг бол одоо чинь агаарын бохирдол дээр чинь бид нар айгүй олон жил яриад одоо нэг юм агаарын бохирдлын нэг лобби бүлэг маягийн хурал дээр байгаа байхгүй. Тэрийг ер нь дамжуулаад бид нэр бол энэ судалгааны ажиллаар ялангуяа төсвийн хөрөнгө оруулалтаар олсон датагаа олон нийт ил тод болгодог бай. Одоо чинь геологийн дата бол геологч хүн хүсэл тавиад тэрийг үзэж болдог шүү дээ. Гэтэл байгаль орчны датанууд болохоор хаалттай. Гол нь нэгдүгээр тэр датаг нь үзэхэд ийм багцл зэгцэлсэн биш. Энэ тэнд 90% хуураар ингээд датанд байна. Цагуурын датануудаа авъя гэхээр тэрийг ингээд худалдаж авч төлбөр төлж авдаг. Цагуурын датаг. За одоо датаг нь зэгцэлж өгөх нь төлбөртэй болно шүү дээ. Гэтэл цагуурын дата бол чинь төсвийн мөнгөөр болж байгаа шүү дээ. Тэг яагаад надад зарах гэдэг юм нэгдүгээр. За болиё. Тэгвэл ард иргэдэд өгөө болчих. Тэгээд судлаач нартаа өгчөөч тий. Тэрний судлаач нар маань тэр датаг нь зэгцлээд бодлого боловсруулахад танд зориулаад тоо гаргаад өгч. Тоон дээр суурилж бодлого гаргамаа. Гэхгүй нэг улс төрч баачка өөр сэтгэл хөдлөлтөө автаж шийдвэр гаргах гэдэг байна. Яг л тийм. Тэгэхээр та бүхэн бол дөрөв хэллээ нөгөө бид нар чинь ямар үед амьдарч байгаа вэ гэдэг бодох хэрэгтэй байна. Бид нар мэдээллийн зуунд амьдарч байгаа байхгүй. Мэдээллийн зуун яаж тэр явдаг вэ гэхээр мэдээлэл гэдэг юм чинь өөрөө манай энэ одоо энэ үеийн хөгжлийг л шууд харуулдаг байхгүй. Тэгэхээр хэрв тэр дата мэдээлэл гэдэг чинь бол яг ингээд хараад ахлаар бол төрүүчийн бид нар нөгөө байгаа оноогүй бодлого, зорилт, хууль, зохицуулт гаргахаас одоо тэрийг зас залруулах нэг хамгийн чухал юмны нэг нь тэр байхгүй. Тэр дата бол одоо худлаа ирэхгүй тоо худлаа ирдэг. Тэгээд тэр тоонуудаа цуглуулад яг байгаа юмнуудаа яг бодтой хэмжээнүүдийн ингээд тавиад цуглуулад байсан бол тэгээд тэрэндээ шинжилгээ хийгээд үзэхээр өө эн чинь бид нар уучаад байгаа юм биш. Тэгээд туул тасарчаад байгаа юм биш. Бид нар нөгөө өвөл хүүтэн болоод 20 градусаас дээш хараад жирэх 0 градусаас доош ороод ирэхлээр ч гал төлөөд утаа гараад байгаа юм биш. Тэг шиг яг ийм юмнууд руу. Хоёрдугаарт яг тэрийг ингээд үнэхээр эрүүл мэндийг тэр байгаль орчны датануудыг бүгдийг ингээд одоо гаргаж ирээ. Дээрээс нь өөрсдийнхөө энэ амьдралын хэв маягийн датат гэдэг юмтай одоо бид нэр ингээд цагаар хэмжээд байгаа шүү дээ. Хэвдэрт хий далах гэж байна. Ямар хоол идэж байна, эдээ унтж байна. Тэгэл тэр бүхнүүдээ ингээд харьцуулаад үзвэл надад чинь энэ юмнасаа болохгүй болоод надаа ийм хөвчлө үсэж байгаа юм шүү дээ. Ингээ бүх зүйлээ ингээ мэдээ хэн нэгнээс очиж төлөв тавиулах хэрэггүй, лам бөгөөс асуух шаардлагагүй, улс төрчдийг хараах хэрэггүй. Ингээд л одоо бид нар ингээд бүх зүйлийг харж нөгөө толин тарах шиг харж иж болно гэж. За яг энийг болоод юу вэ гэхээр аль уг нь 2005 6 оны үеэс уг нь ярьж гисэн байхгүй да.
дадал зуршлаа л өөрчлөхгүй л бид нар энэ амьдралын хэв загвараа одоо дадал зуршлаа өөрчлөхгүй бол энэ асуудлыг тавьвал бид нар нүүр тулхал болно, тэрний одоо золиосонд тодорхой хэмжээний юм алдтал болно гэдэг ийм зүйл бол бас яригдчихлээс энэ бол нөөбийн хөгжлийн хөтөлбөрийн нэг UN Habitat гэдэг нэг байгууллага байдаг шүү дээ. Тэндээс бас одоо бид нарт энэ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг энэ бол одоо эргэлт тусдаггүй процесс боллоо. Тэгэхээр Монгол орны хувьд монголчуудын өнөөдрийн амьдралын дадал зуршил ялангуяа мал аж ахуй ингээд энэ хөдөө аж ахуйдаар ялангуяа энэ малын тоотлогын өсөлтийг одоо дэмжсэн өгшүүлсэн ийм үйл хийгээд байх юм бол 15 жилийн дараа бол ноцтой байдалд орноос яг үнэ хэлсэн. Тэгээ яг тэрэн шиг л зүйлээ гэж би хэлэх байна. Тэгэхээр дата бол одоо бидний одоо өөрсдийн тойл чухал зүйл те. Ялангуяа одоо бид нар дата мэдээллийг ашиглаад дараагийн одоо тэр бохирдол их усүрийг те яаж бууруулах вэ гэдэг дээр нэлээд сайн одоо харах боломж нь бүрддэг те. Тэгэхээр энийг бас маш сайн ашиглах. Тэгээ өнөөдөр бас та бүхний хүрэлцэн ирж яг энэ бидний эрүүл мэндтэй холбоотой асуудлаар, байгууллагчны холбоотой асуудлаар ихэнх далангуй нээлттэй ярилцсан маш их баярлалаа. За манай салбарын хувьд бол яг хөө мэдээж маш олон байгууллагчны иргэний нийгмийн байгууллагууд байдаг. За тэд нар маань маш их хамгаалж одоо байгууллагчнаа хамгаалж дуурдаг, тэмцдэг тий. Тэрнтэй адилхан бас яг мэргэжлийн хүмүүс маань яг мэргэжлийн байр сууриас яг тоо мэдээлэл дээр үндэслээд за бас асуудлаа ярьдаг байгаасаа энэ дээр бас одоо байгууллагчны холбооныхны үүрэг оролцоо бас нэлээд өндөр байх шаардлага үүссэн байна гэж харж байгаа. Гэхдээ бид нар одоо хамгаалж ийн гээд тэмцэж ийн гээд аливаа нэг одоо үйл ажиллагааг зогсоож одоо туйлшрах нь биш те асуудлаа засаад явах нь аягүй чухлаа гэдгийг бас талдаа ойлгох хэрэгтэй болсон. Өнөөдөр одоо эдийн засгийн тулгуур салбараас үлдээ баг авч унах хэмжээний ингээд асуудал болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ бодлогууд маань хоорондоо уялдаа холбоотой зөв байх одоо хэрэгцээ шаардлага бол улам бүр нэмэгдэж байна. За нөгөө талдаа иргэн бүр өөрөө байгаль орчныг бохирдуулагч таны хэлдгээс те тэгээд эргээд үр дагаврыг нь бас ямар байгаа вэ гэдэг тэр дата мэдээллийг бүр илүү энгийнжүүлж одоо ард иргэдэд хүргэх те мөн одоо awareness одоо сануулгах сэрэмж болгож те ийм одоо нөлөөллүүд үсээд энэ дээр ийм одоо эрсдлүүд гарнаа энийг ингэж хамгаалаарэ гэдэг бас энэ мэдээллүүд бас иргэдэд нэлээд чухал санагдаад байдаг. Тэгэхээр энэ дээр бас холбооны мэргэжилтнүүд ч гэсэн бас нэлээд сайн анхаарал хандуулж ажиллах юм бол бид нар одоо улс төрчдийн шийдвэр гаргахыг хүлээхээс илүү одоо өнөөдөр бас бид нар эрүүл мэндийг хамгаалах нь бас нэн тэргүүний байгаа гэж харж байгаа. Тэгээд элен далангуй ярилцсан та хоёртоо маш их баярлалаа. Тэгээд ямар ч гэсэн өөрөө мэргэжлэр одоо нэг ярилцлага хийнэ гэд 2 удаа нэлээд асуудал болж байгаад энэ ярилцлага маань өнөөдөр ингээд хийгдэж байна. Тэг их баяртай байна. За ингээд үзэгчтэй та бүхэнд бас өнөөдрийн бид гурван ярилцлага сонирхолтой бас мэдлэг мэдээлэл өгч чадсан байхаа гэж найдаж байна. Ингээд дараагийн Mining Pulse подкастын дугаараар уулзтлаа. Түр баяртай.